Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Мандала подкастын ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр бид Монгол хүүхдийн ондоошил сэдвийн дор ярилцахаар студид зочин ураад байна. Сайхан аварч байна уу? Сайхан аварч байна уу? За та үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За гялалаа. Намайг Отгодын Чулуунд Үрдэн овгийн Лагсрынгийн Эрдэнэ гэдэг хүн. Боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа ийм хүн байна. Математикч. Математикийн багш мэргэжилтэй. За одоо бол боловсрол судлаараа дагнаад явж байна да. Монгол хүүхдүүд хэр өөрчлөгдөж байна? Та тэр үндсэн ярианы сэдв Монгол хүүхдийн ондоошил. Энэ дээр та юу гэж хариулах вэ? Сайн болон сөрөг гэдэгт гараа. Хүүхэд хүмүүжихтэй ерөөсөд орон зай доторх жаягаар хүмүүждэг. Бид нар тэнд ямар жаяг тэнд үүсгэж өгнө, дараагийн үе яг тэрүүгээр бэлтгэдэг. Жишээ нь Япон болон гадны эрдэмтэд төрж ирээд Монголд одоо баруун аймаг руу тий Хангаан дурганы цаатлал руу судалгаанд явсан байна. За судалгаанд явж байхдаа Монгол айлд бууж байгаа. Мэдээж өдөө орон нутгаас хамгийн бас нэг үзэж харахад дэвтэйхэн айлдад буулгана шүү дээ монголчууд болсон. За ингээд буулгасан өглөө 5 настай хүү гараад гүйсэн байгаа. Хөдөө шин тийм байдаг шүү дээ. Ингээл өглөө гараад явж. Тэгээ эргэж орж ирэхдээ аав манай хонь бүрэн байна гэж орж ирсэн. Тэгсэн чинь нөгөө Япон эрдэмтэн сая энэ хүүхд юу гэж вэ гэдэг. Тэг чинь сая манай хажууд нь орчуулж байгаа хүмүүс хонь бүрэн байна гэж хэлж байна гэдэг. Манайхан тэд нэр хайхрамжгүй хандаад шүү дээ. Тэгээ Япон хүн нөгөөт нь үлгэж авахтаа тэр юу гэсэн юм болоо чи урд чинь хурж ирээ танилцж яхад эдгээр чинь 800 гаруй хоньтой гэжсэн дээ. 1000 тоньтой гэжсэн. Энэ хүүхд чинь 5 настай гэсэн дээ. Тэгэхээр зэрэг энэ хүүхдийн тоо толж байгаа чадвар нарийн тийм байгаа биш үү? Тэгээд нөгөө лавлж асуусан баг. За. Тэгэхээр зэрэг энэ хүүхэд яаж тэр хоньоо бүрэн байгаа гэдгийг хэлж мэдвэ гэдэг ойлголт. Энд чинь л Монгол атенттэй. Одоо Монгол ондоош. Монгол интеллект яг тийм. Одоо англи хэлээр бол тийм. Ийм зүйлүүд нь Монгол ондоошлж яригддаг гэсэн үг. Тэгээд тэндээс хүүхэд яаж ирэх хөтө зэрэг нөгөө эрдэмтэн судлаач нар болохоор зэрэг хүүхдээс тодруулсан баг. За хоёулаа тоо тоолъё. За нөгөө хүүхд чинь 5 настай хүүхд сургуульд ороогүй хүүхд чинь тоо тоолоод стрэлэгт явсан бол яваагүй бол одоо мэдж байгаа тоогоо хэлээд нэг 10 хүртэл. Тэгээд нөгөө хүн яачих гайхчих واخгүй. Энэ юу вэ? Энэ юу бол явчих. За 800 гаруй хоног бүрэн гэж тоолоод ороод ирчихнэ. Тэсэм хүртэл 10-аас 20 хүртэл тоолж чаддаггүй. За. Тэгээ энэний цаана нэг юм байгаад байгаа. Дандаа тийм Монгол ухаан, өв ухаан. Тий, өөрөөр хэлэх юм бол энэний цаана юу вэ нөхөр зэрэг тэр хүүхдүүдэд малаа гэж яаж гэх юм дүүр гэж баримжаалж хаана аль нь хөвтөж гэнэ үү? Хотныхоо хоон хаана вэ? Энэ гэдэг өөр тийм маш том ажиглалтыг хийж сурдгаараа Монгол хүүхдүүдийн ондоош байхад. Өнөөдөр болохоор зэрэг энэ ажиглалтыг энэ төв суурин газар 4 ханны дотор хүүхдүүд ажиглалтыг хийх чадвар нь их сул байхад. Ажиглалт багтаа болохоор зэрэг хүүхдүүд судлаач арга барилаар юмд хандах нь багасаад. Тэгээ зэрэг саяын тэр малчин хотны тэр хотонд байгаа тэр хүүхдийн ажиглах чадвар дээр нь тулгуурлаж энэ хүүхэд ийм хэмжээний одоо нэг өсөнд яг нь академик албан боловсрол биш мөртлөө амьдралын боловсрол авсан байна гэдгийг тэр судалгааны үр дүнд гарч ирсэн байна л да. Монгол Улсын их сургуулийн боловсрол судлалын техникээс эрхлэн гаргадаг боловсрол судалгаа сэтгүүлийн 2024 оны дугаар дээр энэ өгүүлэл байж байгаа. Монголчуудын үр хүүхдээ сургаж хүмүүжүүлдэг, боловсруулдаг байсан энэ албан бус ч гэсэн юм грийн боловсрол гэж нэг зүйл байна тийм ээ. Хавь амьдралтай холбоотой, нүүдэлчин соёлтой холбоотой тухайн үед байгаль дэлхийдээ харьцах яаж шийдвэр гаргах уу гэдгээс өсвүүлээд. Яг үнэ тийм ээ. Тэгэхээр энэ зүйлийг л та одоо үн цэнтэй болгоё гэж зориод байгаа хүн байна гэж би ойлголоо. Яг юу хийж энэ талаар. Сая 2024 оны 11 сарын 28-нд Монголын боловсролын философи гэдэг олон улсын эрдэм шинжилгээний яварлаа. Манай боловсролын яамны дэргэдэх боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зохион байгуулсан. За тэн дээр олон ингээд гадна дотны эрдэмтэд Монголын одоо толгой боловсролын салбарын маань хүмүүс маань илтгэлүүд хэлцүүлсэн л дээ. Тэгээ тэд нэрийг ингээд харж яхад нэг хоёр зүйл маш тод харагдчих. За 3 зүйл юм. Эхнийх нь болохоор зэрэг энэ өнгөрсөн 400 жилийн хугацаанд бид нар дандаа импортын чиглэлийн боловсролыг авч хэрэглээдсэн. Эндээс бид нар тэр Монголдо эргэж ирдэг зүрх сэтгэлтэй хүүхдүүдийг, өртөө хүүхдүүдийг, чимтэй хүүхдүүдийг бид нар бэлдэж чадаагүй. Бэлдэж чадахгүй байна гэдэг дээр бүгд тэр хүлээн зөвшөөрч байна. Энэ боловсрол судлаачид, боловсролын байгууллагын энэ одоо үнцэнтэй мэрэгчлэнгүүд. За. Тэгэнгүүт хоёр дахь нэг зүйл нь. Тэгвэл бид нар Монгол ондоошил бүхий хүүхдийг
бидний хүсэж байгаа тэр дүр төрх хүүхдийг хаанаас яаж бүтээх юм бэ гэхээр зэрэг өөрснийхөө эрдэнсийн авдрыг өнгөрсөн юм руугаа эргэж тэндээс юм харах хэрэгтэй байна гэдэг дээр санал нэгдэж байна. Тэгээ миний яг одоо судалгааны сэдв, эрдмийн ажил, одоо ингээд өөрийн байгууллагын тэр явж байгаа энэ ажлууд бол бүгдээрээ яах нь. Энэнийг л ийм юм байшгүй гэдгийг л ээж аавуудад боловсролын салбарынхандаа эрдэмтдээ нэг ч гэхгүй үг, хоёр нь хоёр ч гэхгүй үг гаргаж өгөх юм зорилготой л явж байна. Нүүб дэлхийд дээр нэг 190 гаруй орныг оролцуулсан сая 500 мянган одоо судлаач багш нар эрдэмтэд оролцсон түүхэнд тэгэхээр 3 дахь том судалгаагаа хийж илтгэл болгож танилцууллаа. За тэр илтгэлийн үр дүн дээр юу гарч ирж байна вэ гэхээр зэрэг за дэлхий бол хөгжлийнхөө энэ үе шатн дээр доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь бол хүний хөгжил байгаад байна. Энэ хүний хөгжил яг ямар байж чинь өнөөдрийн доктортой хөгжлийг цааш нь яг зөв авч явах гээд энд маш том түлхэж өгөх гээд байна гэдэг дээр их томоор эргэж харсан байна. За тэгэхээр энэ дээр нэг 3 зүйлийг хүссэн. Нэгдүгээрт бол боловсролын сургалтын үйл ажиллагааг илүү байгаль руу ойртуулаач. Өөрөлдөө нэг хүний хөгжлийг, хүүхдийн хөгжлийг яагаад байна вэ? 4 хамны донд ингээд вакуум байдлаар ингэж яваад байна гэдгийг дэлхийд дахиад арчлаа шүү дээ, тий. Тэнгүүтээ байгаль руу ойртуулаач гэдэг. Хоёр дахь зүйл нь болохоор зэрэг улс орон болгон одоо 200-аад улс орон болгон боловсрол дээр маш тийм өвөрмөц зүйлийг бол хэрэглээд байна. Үүнийгээ бусад улс үндэстэнтэйгээ хуваалцаач гэдэг. Одоо таны сая хэлдэг дэлхийн ингээд нэг дайрчлалд явж явах үед ерөнхий юм бид нар авч яваад байгаа болохоос биш ондоошилсан ийм зүйлийг бол орхиод байна. Тэр ондоошил дотор нь юм байгаад байна гэдгийг олж харчаад дэлхийд дахин санал болгосон юм өвөрмөц. Тэгэхээр зэрэг хүүхдийн хөгжил дээр юу орж ирэх гэсэн үг байна. Дэлхийд дахин хүлээмжшөрөгдсөн ур чадвар яригдах нь байна. Тухайн улс үндэстний өөрийнх нь онцлог гэсэн нэг юм яригдах нь байна. Энэ хоёр зүйл зэрэгцэж явах шаардлага байна гэсэн ийм онцлог гарч ирж байна те хүүхдийн хөгжил дээр. Тэгэхээр та өөрөө Монголд дэлхийн нийт хүлээн зөвшөөрөгдсөн Германы бас боловсролын агуулгуудыг Монголд нутагшуулах. За мөн одоо Кембрижийн сургалттай гэж одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон энэ ажлыг Монголд нутагшуулж ямар нэгэн хэлбэрээр биежүүлэхэд тодорхой нэмэр оруулсан хүн. Барууны гэж бид нар ярьдаг энэ боловсролын одоо сургалтын системийг Монголд нутагшуулахад сайн тал нь юу вэ? Давуу тал нь юу вэ гэсэн үг. За мөн сөрөг тал байна уу? Сайжруулах тал тийм ээ. За тэгэхээр зэрэг гэлалын чухал. Кембрижийн DST2 гэдэг хүүхдүүдийн олон улсад герман хэлний шалгалт өгдөг сургууль одоо тэнд одоо нэг 10 жил ажиллаа миний тухайд анх багш болж гарч ирснээс хойш хүүхдийн хөгжлийг хараад байгаа шүү дээ. Ингэж хөгжөөд байна, ингэж хөгжөөд байна. Нэг ийм марвал дэлхийд хүлээмжшөөрөгдөд байна. Энэ нь дутаад байна. За дараагийн нэг 13-4 жилийн хугацаанд Кембрижийн олон улсын хөтөлбөртөө бас нэлээд ноцолдлоо. За энэний чиглэлтэй бас Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж ирсэн одоо сургууль Монгол Кембрижийн санаачлах гэх төслүүд дээр ажиллаж байхад дэлхийд хүлээмжшөөрөгдсөн дэлхийн түвшинд гараад тоглолт хийж чадах ийм ур чадварыг хүүхдүүдэд олгоод байна. Багажтай болгоод байна гэсэн үг. Тэгвэл тэр багажаа юуны төлөө хэрэглэх юм? Зорилго нь юу юм гэсэн үг. За. Тэр нь өөрөө яг зөвхөн амин хувийнхаа төлөө хэрэглээд байх юм уу? Эсвэл ямар нэгэн 5 цаас олохын төлөө хэрэглээд байх юм уу? Эсвэл улс орны хөгжлийн төлөө. Яг юунд зориулж хэрэглэх вэ гэдэг дээр маш том асуултын анхаарлын тэмдэгтээ боловсрол яваад байна. За энэ их сонин. Тэгэхээр эндээс одоо юу хэлэх гээд байна гэхээр зэрэг л одоо миний яах нь боловсрол судлал гэдгээрөө хөл тавьсан шалтгаан ерөөсөн юм. Энэ дээр бид юм гаргаж тавих хэрэгтэй юм байна гэж. Кембрижийн хөтөлбөрт ингээд суралцсан маш олон хүүхдүүд гадаад сурч байгаа тийм ээ. За эдгээр одоо төгсч гарч ирээд таны саяын ярьдаг. Одоо нэг амжиргааны төлөө ажиллаж гин үү? Эсвэл бүр та гэлдэ штэ. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө, улс орныхоо сайн сайхны төлөө ажиллах тийм боломжтой хүүхдүүд байна уу? Энэ анхаарлын тэмдгээ та тодруулаач. Тэгэхээр зэрэг сурсан эрдмийг өөрөө бид нар амин хувийнхаа амин хүслийнхаа төлөө хэрэглээд байх юм бол энэ Монгол улсад тэр хүмүүст хүн капитал болж гарч чадахгүй шүү дээ, тий? Дэлхийд дахинд яг адилхан. Тэр хүмүүсийн ур чадвар их дандаа нийтийн сайн сайхны төлөө ингэж умаар байтал нөгөө ур чадварыг яаж нэг хөгтүүд зөвхөн тэр явцуу хэрэглээнд хэрэгэлсэн ийм төвшөндөө байгаад ахаар зэрэг энэ сайхан олон улсын төвшний боловсрол Монгол энэ өв ухаан Монгол энэ ондоошил гэдэг зүйл тэн дээр ялгарч гарч ирч чадахгүй болохоор зэрэг яагаад вэ? Нөгөө бидний бэлдсэн хүмүүс маань дандаа гадагшаага ажиллах хүч болж гараад ерөөсө болж өгдөг. Эргээд наашаага ирээд энд одоо хэдүүлээ болно. Эх орноо сайхан өндөр төвшөнд хөгжүүлээд
хөгжлийн дараагийн 5 дахь 6 дахь төв Монгол улс гэдэг юмар шүү дээ тий. Гэтэл тийм ур чадвар тэр хүүхдүүд эзэмш чадаад гарч ирэх хөтлөөр чадна. Монгол хүүхдээс асуудал гэж чадчих. Энэ хамгийн гоё. Хамгийн гол нь юуны төлөө тэрийг хэрэглэх үү гэдэг дээр л нэг юм ухаан дутаад. Ер нь улс орны хөгжлийн хүндэс бол ирээдүйд хөрөнгө оруулалт, боловсролын хөрөнгө оруулалт, ирээдүйн ганц боловсрол биш, хөв хүний төлөвшил тий. Яг гоо. Японд одоо бага насны боловсрол олгох багш нарын цалин нэлээх өндөр гэж ярьдаг. Мөн хятад ч гэсэн одоо хүүхдийг хүн болгохын тулд бага наснд нь маш их тийм үнд зүйлүүдийг сургах ёстой гэсэн тийм боловсролын үзэл баримтлал байдаг. За энэ зүйлийг та Монголд одоо хайгаад байна гэж би ойлголоо. Тий. Судалгаагаар 50-аас дээш хувь нь хувийн болон улсын зарлаар гадаад өндөр боловсрол, өндөр одоо нэр хүндтэй сургууль сурч эзэмшээд буцаж ирэхгүй байх гэсэн тийм судалгааг төрийн бас байгууллага гаргасан байсан. Монгол хүүхдүүд яаж одоо тэрний битээр ярьдаг дутагдаад байгаа асуудлыг шийдэхин тулд яавал одоо тийм их оронч үзэл, тийм улс орноо гэсэн үзэл, тэр асуудлыг томоор хардаг. Ийм үзлийг зөвхөн тэр амжиргаагаа авч явах төлөө биш. Ийм үзлийг яаж суулгах вэ? За монголчуудын одоо энэ олон 100 жилийн хугацаанд олж авсан боловсролын өнөөдрийн хэллэгээр боловсролын гэж болохоор энэ ойлголтууд Монгол одоо түүхийг урьдчилан судлахад нэлээд юмс байна. За. Жишээ нь 13 дугаар зууны үед бол university гэдэг үг, өөр их сургууль гэдэг ойлголт Монголд байж. За. Академик гэдэг тал нь Грек, Ром талаасаа байна тий. Эртний. Тэгвэл university гэдэг тал нь Монголоос байсан байна гэдэг энэ ойлголт бас түүхчид тодруулж гаргаж ирж байна. Өөрөөр хэлэх юм бол 13 дугаар зуунд их сургууль байж. Тэгэхээр тэр сургууль маань одоо яаж байгаа гэхээр тэр эртний сэтгэгч нарын эрдэмт сурна гэхээс илүүгээр тэгвэл өөрийнхөө амьдарч байгаа жаяг дотроос хүүхд яаж юм сурж өөрийгөө бэлдэж нэг төвшөнд гарч ирээд тэрэн дээр нь одоо яах юм нийтийн төлөө гэсэн юм ямар дараагийн ур чадвар эрдэмүүдийг чадваруудыг олгох юм бэ гэдэг ойлголт тэн дээр явж исэн байна. Их сургууль гэдэг нэрээрээ биш. Арай өөр тийм нэрээр одоо би энд нэг тэр хуучны нэр ус энэ дээр ягаад яг ер нь судлаачдын дээр бол нэлээд гаргаж ирээд явах бах тий. Тэр Монгол хүүхдийг бид нар багаас нь юунд суулгах вэ гэдэг дээр хүнийг хөгжүүлэхдээ яг ийм 13 ийм алхмаар явдгийн шүү гэдэг дээр бидний хөгдөөц юм гаргаж ирээ тавьсан байна. Өнөөдөр манайхан боловсролын доо энийг хэрэглэхгүй байна одоохондоо. За тэрийг гүйс таньж мэдээг баг. Тэгэхээр тэрэн дотор саяын аялынхын яриан дотор гарч ирээд гадшаага явсан хүүхдүүд юунд тэнд үлдээд байна гэхээр зэрэг нөгөө 5 тухтай амьдрал илүү нөө ахуй амьдралаа шийдэх гэж тэнд үлдээд байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр ахуй амьдралтай холбоотой зүйл яг саяын хүний хөгжлийн 13-ын алхмыг харахад тэрний сая до 8 дээр 9 дээр очиж ахуй гарч ирж байгаа байхгүй. Яг Монгол хүүхдийн ондоошил гэдэг юм бүтээж байгаа юм юу юм бэ гэдэг түрүүн асуулаа тийм ээ. Тэгэхээр эдний цаана байхад. Тэгээ боловсролын салбараа удахгүй эндээс бас харж судалж ингэж явах байх л да. Өөрөөр хэлбэл манай боловсролын салбарын судалгаа ойрын 300 жил дотор л эргэлдэж байгаа доор. Тэгэхээр бид аялынгийнхын сая яриан дотор гарч ирж байгаа их сургуультай холбоотой сая энэ хүний хөгжлийн ингээд алхмууд байна тийм. Эднэр болохоор зэрэг одоогоос идүү 800-аас 1100 жилийн уршаагаа татагдах гэдэг учраас тэрлүү түүхчид болон боловсролын хамтарсан судалгаанууд хийж нэлээд том юмс гаргаж ирнэ гэж харж байгаа. Ер нь бол нэлээд том чухал юмс бариад авцсан. Жинхэнэ Монгол хүүхдийн ондоочлол нөгөө асуултын тэмдэгт хариулт өгөх зүйлүүд энд бас гараад ирсэн. Илүү биш юмаа гэхэд тутгааргүй үнцэнтэй. Тийм боловсролын жишээ нь одоо зөвхөн энгийн нэг юу хэлэхэд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга интернет бүтээрэж Монгол улс хүржиж айлчлаад буцахдаа дараагийн олон Чингис Монголоос төрөхийг дэлхийд дахин хүлээж байгаа шүү гэж хэлээд мордож байгаа байхгүй. Монголчуудын тэр дөрөв нийлдэг те 800-аас 1100 орчим жилийн тэртээ гэсэн хэрэгжилж ирсэн хүүхдээ хүмүүжүүлэхтэй, хүнээ хүмүүжүүлэхтэй хэрэгэлдэг онолуудын нэг нь гэрийн гэдэг тодголтой онол байж байгаа. За энэтэй холбоотой ийм судалгаануудыг одоо өнөөдөр ингээд боловсролын одоо судалгаатайгаа олон улсын энэ боловсролтой холбоотой бүгдийг хослуулад ийм байдлаар л судалгаа өрнүүлээ явж байна. Өв соёл гэж бид нэр ярьдаг. Тий. За та өв ухаан гэж ярьж байна. Ялгаа бий юу? За энэ талаар зэрэг өв уламжлал, өв соёл, өв ухаан гэдэг ийм ойлголтууд байж байгаа. Тэгэхээр зэрэг соёл бол өөрчлөгдөж болдог. Түрүүн хэлээд би нэг ямар жаягийг хүүхдүүдтэй дараагийн үедээ тавьж өгөхөд өмнөх үед тэгвэл тэрэнд тохирсон юу гарч ирдэг бахам. Тэрэн дээр ил болж гарч ирж байгаа соёлууд гарч ирээд байдаг. Социализмын үеийн соёл гэж байгаа юу? Байгаа. Манжийн үеийн соёл гэж байгаа юу? Хуурамтгай. Соёл өөрөө хуурамтгай. За.
Соёл ухаан нь. Өв ухаан нь болохоор зэрэг яа нөхлөө зэрэг энэ Монгол гэдэг ондоошл. Монгол хүний гэдэг ондоошлыг бүтээхийн тулд цаана ийм ухаан дээр хөрөлгийн ургамлаар хөрсөн дээр явдгийн шүү гэдгийг ойлголт. Тэгэхээр зэрэг тэр соёлыг бий болгоод байгаа тэ үндэс суурь нь хөрсөн өөрөө яг нь өв ухаан гэдэг юм ойлголт. Энэ өөрөө яг л зэрэг бүх ертөнцийн энэ хууль энэ нэмд ингэж зөгцсөн үнэн чанартай. Өөрчлөхөд хэцүү. Тийм зүйл учраас гадныхан танаад юу байна? Хүүхдээ хүмүүжүүлэхэд ямар арга хэмжээ байна гэж асуугаад байх нь шүү дээ. Тэгэхээр боловсролын байгууллагууд ингээд олон жил ажиллаад энэ боловсрол судлалын ажил хийгээд ялангуяа энэ боловсролын сургалтын арга зүйг өөрчлөх, сайжруулах тал дээр ингээд судалгаа хийж байгаа. Энэ явцад таны ярьж байгаа энэ өв ухаанд нэг одоо яаж орчин үеийн боловсролтой энэ зүйлтэй хослуулвал бас нийтлэг ямар ийм үзэл байна, зөв арга зам байна гэж үздэг. Яг хувь хүнийхээ тухайд одоо миний нэг баримтлагдаг зарчим бол аль болохоор хүүхдүүд маань дэлхийн топ сургууль, олон улсын сургуулиудад очиж суралцаж дээд боловсрол эзэмшиж эх орондоо эргэж ирж ажилласаа гэсэн одоо ийм юм дээр дандаа чиглүүлж зөвлөдөг. Одоо хүүхдээсээ гадна ээж аавуудад нь давхар. Тий. Тэгэхээр зэрэг ингэж явхад хүүхдүүд маань эргээд наашаа Монгол руугаа ирдэг тэр сэтгэл нь энд өрнө. Тэ нөгөө одоо монголчууд чин гэж ярьдаг та тий. Тэр зүйл нь өөр хүүхдүүдэд багаас нь суулгаж өгөхгүйгээр гадагш нь явуулчихар зэрэг буцаж эх орондоо ирээ гэдэг юмыг юунаас нь үзэл бодлоос нь тэндээ байж байгаа тав тухтагаар ажиллаад нэг компанид нягтлан хийгээд нэг компанид инженер хийгээд ингээд нэг амьдраадаа хийсэн бодол нь дийлчихэд. Нөгөө жижигхэн бодол. Тий. Одоо зөвхөн өөрийгөө бодсон гэх юм уу? Тэгээ Монгол өвхөнд бодсон гэх юм уу тий. Монгол өвхөнд байж байгаа тэр 9 дээр яригддаг зүйл. Ирэмб дарааллын өв тэр 8 9 дээр яригддаг зүйлийг өнөөдөр хүүхдүүд маань нэг номер тавьчих хадгалаа зэрэг ингээд байна гэсэн. Тэгээ тэрний өмнө байгаа ухааныг тэр их л суулгах ажил. Шинэ юм гэдэг чинь нөгөө мартагдсан зүйлийг хэлдэг гэдэг нэг яриа байдаг шүү дээ. Тэрүүтэй адилхан үнэт зүйл бидний уламжил ухаан дотор, өв соёл дотор байж идэг. Одоо нэг л гаргаж ирэх нь чухал байна тийм ээ. Тэгэхээр зэрэг боловсролын салбарынхаа одоо бодлого боловсруулах төвшин дээр би одоо боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд боловсролын бодлогын сектор эрхлэгчээр ажиллаж байх үедээ л одоо энэ зүйлүүдийг ингэж цогцоор барьж авч байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг тэр сургууль дээр талбар дээр ажиллаж байгаа захирал менежерээр ажиллаж байгаа үедээ багшаар ажиллаж байгаа үедээ яг тухайн өөрийнхөө орогдсон ажлын хонос хөөцөлдөж явж байгаа үедээ ийм нөгөө бүр язгуурынх нь тийм үе гэж хэлэх юм уу улс хөр хөрсөн болж охоор ийм зүйлүүдийг бол олж харддаг юм байна л дээ. Тэгээ боловсролын салбарын судалгаарууд тэгж орж ирсний үндэс дээр энийг харж барьж авчих. Дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хөгжлийн орнуудад гэрж байгаа энэ таны жишээ нь Монгол нутгшуулж явсан энэ боловсролын бүтэц хөтөлбөрүүд Монгол хүүхдүүд хэр тохиромжтой вэ? Сайн тал. За мөн одоо сөрөг тал гэж байна уу? За гэлээ. Тэгэхээр зэрэг ер нь бол хүн төрлөختөн улс үндэстэн болгоноос боловсрол дээр нэм хүн хөгжүүлдэг давуу талууд байгаа. Тэр давуу талууд дээрээс маш их хэмийг өөртөө шингээж авчираад за ингээд та нар энийг аваад хэрэглээрэй гэдэг санал болгож байгаа хөтөлбөр өөрөө Кембриж хөтөлбөр гэдэг. Тий. За тэгэхээр зэрэг энэ дээр илүү Кембриж хөтөлбөрийн нэг одоо би яг юуг нь давуу талыг хэлэх юм бол хүүхдүүд өөр хөтөлбөрөө сонгож үзэж болдог. Төрөн биелээ те. Тэгэхээр би яагаад Кембрижийг сонгосон гэхлээр тэгвэл энэ сонгож үзэж байгаа хөтөлбөр дотор нэг Монгол судлал, Монголын статис. Монголын түүх, Монголын хистори. За Монгол бичиг буюу Монголын скрипт гэсэн ийм хөтөлбөрүүдийг Кембрижийн хөтөлбөр дотор Монгол улсын засгийн газар оруулах ийм зорилго тавьж авсан байхгүй. За. Тэгэх юм бол дэлхийн өнцөг болон бүрт байж байгаа тэр олон мянган сургууль сурж байгаа Монголыг сонирхож байгаа. Эсвэл тэнд амьдардаг Монгол гэсэн хүүхдүүд бүгд яах нь тэр хөтөлбөрийг тэр байгаа газараасаа Монголыг судлах, Монгол суралцах ийм боломж нь бүрдэх гэсэн. Та өнгөрсөн цаг дээр яриад байна. Тий. Тэгэхээр энийг бол бид нар хийж амжаагүй юм л да. Одоогор хийж амжаагүй. За. Тий. Тэгэхээр зэрэг энэ бол Кембриж хөтөлбөрийн давуу тал байна шүү дээ. Давуу тал байна. Улс үндэстэн болон өөрийн гэсэнтэй онцлог имийг дэлхийд дахин түгээх нэг том цуг болж өгдөг байх нь байна. А яг хөтөлбөрийг суралцаж явах үедээ бол хүүхдүүдэд маш ихээр судлаач олгодог учраас энэ хүүхдүүд цаашид суралцах арга зүйгээ маш их эзэмшдэг гэсэн үг. А үүнийг эзэмшүүлэхийн тулд багш нараас яах нь маш өөр ур чадруудыг нэгтдэг. Энүүгээр Кембрижийн хөтөлбөрийн давуу тал маш их. А бас сайжруулмаар юм тал байна шүү дээ, тий? За. Тэр нь болохоор илүү нөгөө нэг хүүхдийг энэ улс үндэстнийхаа энэ онцлог зүйлийг
судлах энэ тал дээр нь цаг хугацааны тухай жоохон боломж байх гэдэг. Кембриж хөтөлбөр өөрөө агуулгатай байх юм шүү дээ. За тэгээд илүү нөгөө юун талаар явдаг. Тэр амж би гэсэн үзэл. За. Тэр талын юм тэр хөтөлбөр дээр бол нэлээд тэр ихээр байдаг. Өөрөөр хэлэх юм бол чи өөрөө л хөгжиж явах юм бол чиний бүтээл сэтгэлгээ явж явах юм бол оюун сэтгэлгээний хандлагын суурь ялгаа гарч ирж шүү дээ. Одоо өөрийн ертөнцийн тийм ээ. Таныхаар болохоор зэрэг уул нь Монгол хүүхдүүд өөрийгөө тэр Монгол ухаанаар бол тэр чи бүр хойно 9 дэх одоо зэрэглэл юм биш үү? Боловсролын байгууллагууд энэ шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бас мэрсээр хэлтгүү байгаа. Тийм мэдээж тийм. Өөрчлөлтийг та яаж харж байна? Ирээдүйн өөрчлөлтийг. Яавал үр дүнтэй энэ боловсролын зүйлийг бий болгож Монгол хүүхдийн ондоошлыг дэлхийд одоо гадны хүмүүс Монгол хүүхд ондоош гэж хараад байна шүү дээ. Энэ ондоошлыг яаж улам төгөлдрүүлэх вэ? Монгол ухааны сая хүний хөгжлийн тэр алхмууд дээрээс Кембрижийн хөтөлбөрөөр нь олон улсын хөтөлбөр хүүхдүүд маш сайн багж эзэмшүүлээд байгаа байхгүй. За. Гарт нь маш сайн багж өгöd бариулж тэрийг яаж явах вэ гэдэг. Одоо ингэж хурц барьж байгаад ингэж шороо ухна гэдэг шиг тийм. Ингэж бид нар яаш юу гэдэг багж байна. Багжийг яаж хэрэглэх вэ гэдгийг зааж өгöd байгаа. Монгол ухаан болохоор зэрэг яах вэ зэрэг тэгвэл миний хүү чи тэгвэл яах энэ улс үндэстнийхээ төлөө энэ байгаль их дэлхийн төлөө энэ хүн төрөлхтний төлөө гэдэг тэр нийтийн сайн сайхны төлөө гэдэг үслийг нь бүртгүүлж өгдөг. Энэ хоёрыг хооронд нь ингэж матч хийгээд энэ хоёр дээр комбинац явуулах юм бол Монголын яг дэлхийд санд болох хөтөлбөр гаргаж ирэх боломж байгаа. Аргад зүүн бол мэдээж яг Герман ийм боломж биднэрт байна. Бэлэн байна. Энэ өстой мадаггүй байна. Тэгэхээр таны энэ хандж байгаа хандлага энэ одоо үзэл санааг хэр олон одоо хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тэр дундаа энэ боловсролын салбарт ажиллаж байгаа. Тодорхой хэмжээнд бодлого удирдах байгаа хүмүүстэй энэ талаар та санал солилцдог. Мэдээ солилцсон. За яг нь Монгол ухаан дотор нэг юм байш шүү гэд дуулгаж ирсэн сайдууд хүртэл байгаа. За хамгийн сүүлд бол инх хамгаалалтын сайдад боловсролын сайдаар ажиллаа шүү сүүлийн 4 жил тийм. Ингээд бол инх хамгаалалтын сайдны орон тооны бус зөвлөхөр миний би бас нэг орж гарч явж явахдаа энд нэг юм байш шүү сайдаа. Энийг хэдүүлээ ажил хэрэг болгох юм бол маш том Монгол хүний хөгжилдөө Монголоос дэлхийд одоо боловсрол импортлогтой холбоотой ийм инновац хийж болохоор байна шүү гэж болвол нэг 12-3 зүйлийг яг энэтэй холбоотойгоор ингэж зөвлөж ийсэн. За мэдээ зөвлөхийн юм дөрвийн хүрээнд зарим нь авч хэрэгжүүлэн зарим нь авахгүй шүү дээ. Янз янз л юм. Гэхдээ зэрэг ямар ч зүйл ийм ойлголт байгаа юм байна гэдэг дээр хүмүүс очиж байгаа гэж нэгдүгээрт харж байна. Хоёрдугаарт нь яг та сая хэлж байна тийм үү? Боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс. Яг тэр халуун фронт дээр ажиллаж байгаа багш нар. За энэ багш нарт очиод энэ Монгол ухаан дээр тулгуурсан нөгөө хүн байх ухаан, нөгөө зүрх сэтгэлийн боловсрол, за одоо энэ техникийн боловсрол, олон улсын хөтөлбөр, Монголын ингээд энэ боловсрол дээр яригддаг зүйлүүдийг улс суурийн энэ дээрээс ихсүүлээ өрөөд ингээд явуучих юм болов гэдэг дээр сургуулийн захирал удирдлагууд, багш нар, ажилтнууд, эцэг их хүүхдүүдэд очиод ингээд цогцоор нь сургалт хийгээд явхад нөгөөдөл 100%. За одоо 100 гэхээр жоохон том тоо байж магадгүй. 98-9% нь яадаг вэ? Бидний энд чинь нөгөө хөгжил гэдэг юм чи энд байгаа юм биш үү гэдгийг нэг дуугаар хүлээмжшээр сонсоод байгаа. Бид нар байрны солилцоход байна. Нэгдүгээр алхам нь юу вэ? Маш товчхондоо хэлээд явуул. За эхний алхам болохоор зэрэг хүүхдүүдийг хамгийн ихэнд юунд суйрлуулж, ургуулж эхлэх юм бэ гэдэг ихний хөрсний тийм ойлголт байна. Энэ болохоор зэрэг 3 ойлголт байдаг. Эхнийх нь болохоор зэрэг энэ тэр хүүхдийг хүмүүжүүлэхэд ийм орон зай жайг нь маш чухал шүү. Тэрийг бид нар өөрсдөө зэвэр тунгалаг байлгах. Тэрийг нь орц гарцсан хэн чаддаг байх. Ийм орон зай байх хэрэгтэй шүү гэж. Манай өвдөс тгээс ургаж. Ерөөсөө. Тэрүүгээр авч явчихсан. За орчин. Тэ эхний нэгдүгээр алхмын 3 байгааг нь ихнэ тий. Хоёр дахь нь болохоор зэрэг энэ хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлэхтэй холбоотой өөрийн гэсэн нөгөө нэг юу хана гэхлээр зэрэг жайг. Тэрийнх нь орон зай байсан бол хоёр дахь нь жайг байх нь шүү дээ. Орчин үеэр бол ёс зүй. Одоо өнөөдрийнх хүний ёс зүй, нөгөө хүний мөн чанар чинь ямар байх хэвтэй. Тэрийг хэрэгжүүлэх гэж байгаа Монгол улсын хуулиуд маань, дүрм журмууд маань ямар байх гэдэг дээр бол ерөөсөө удамшил зохистой юм тавьж гэж байгаа. За 3 дахь тэр эхний шатны 3 дахь нь болохоор зэрэг чи яг юу руу чиглэж хөгжих ёстой юм бэ гэдэг зорилгын тэнд маш тодорхой тавьдаг гэж байна. Ийм 21 ийм зүйлийг чи харж ерөөсөө тийшээ явах ёстой шүү гэд тэн дээр юм тавиад гэж байна. Өөрөлд ингээд энэ 3 юм дээр эхэлж хөгтүүдэд ургуул. За тэгээ энэний дараа гараад ирэхээр зэрэг орчлын ертөнцийг таньж мэдхтэй холбоотой дахиад 3 юм өгдөг. 2 дугаар алхам дээр.
Гэх мэт ингээд цаашаа үргэлжлээд ингээд явдаг хана. үргэлжлээд явдаг гэсэн. Хөдөлжээж юмд суралцдаг, тэгжээж нэг мэдрэмжээ төрүүлдэг. Мэдрэмж төрүүлж өөртөө сайн чадсан хүн илүү нөө өндөр хөгжлөөр гарч ирдэг. Тэгэхээр зэрэг мэдрэмж төрүүлэхтэй холбоотой зүйл нь өнөөдөр яхана. Ингээд нэлээд өөрчлөгдөж байна шүү дээ. Суурин амьдрал руу ороод ирлээ. Хоёрдугаарт нь цахим технологи нэлээд хүчтэй ороод ирлээ. Ингүүд хүүхдийн нөр мэдрэмж төрүүлдэг тэр багж нь дутаад эхэлж байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр зэрэг энэ чиглэлийн имийг л дэлхийд дахин хүссэн учраас хамгийн нөр ярианы хоёулынх нь ихэндээс нь те хүн төрөлхтөн боловсролыг, сургалтыг байгаль руу ойртуулаач гэдэг санаа чинь яг энэ гарч ирж байгаа. Хүнд мэдрэмж төрүүлж байгаа тэр арга технологи нь хоцрогдож үлдээд. Хуучин бол биднэрт бол бараг 100% гараа байсан. Тэгэл байх үү чинь гэрээс гараад яг шийдвэр гаргана. Тий. Удамдаа гараад явах уу? Гадаанаа гараад тоглоход явах уу? Бүх шийдвэрийг гаргана. Тэхийн тулд заавал ажиглаж шийдвэр гаргах. Санаагаараа явж шийдвэр гаргахгүй шүү. Тэгэхээр зэрэг энэ ажиглалтан дээр тулгуурлаж хүн хөгждөг энэ чухал ойлголтуудыг л өгдөг нөгөө мэдрэмж өгöd байгаа зүйл нь багасаад байна. Энийг өнөөдөр орчин үед янз бүрийн тоглоомоор орлуулах гад нөгөөдг нь яагаад барахгүй. Яагаад барахгүй тий. Монгол хүүхдийн ондоошол гэдэг зүйлийг бид нэр ондоошуулах бидэнд нөөц байна. Ондооших зүйл нь болохоор бид жоохон бидний өг дээдсийн энэ нэг бидэнд үлдээсэн нэг юм дотор бол маш том ондоошлыг бүтээх юу нөх нь. Арга зүй байгаад бүр. Монгол хүүхдүүдийн давуу тал. Таны харснаар юу вэ? Нэг юмыг даван туулдаг нэг ир гэж нэг юм байдаг. Монгол ухаанд бүр юм байдаг. Ирггүй гэж юм ойлголт байдаг. Тэгэхээр энэ ир гэдэг энэ ойлголт монгол хүүхдүүдэд их өндөр түвшинд байдаг. За энийг юугаар харах вэ гэхээр би олон улсын хөтөлбөртэй сургуулийн одоо захирал удирдлагаар нэг 10 жил ажилласан. Ингэж ажиллаж байхад нөгөө нэг энд сургууль дээр нэг жилд нэг 40 орчим мини жижиг судалгаанууд хийлгдэг хүүхдүүдээр. За энэ судалгааны үр дүнгуудээс олон улсад авчиж ингэ танилцуулах ажил. Олон улсын International Science Fair гэдэг энэ арга хэмжээнүүдэд жил болгон оролцсон манайх чинь. Тий. Тэр олон улсаас ирсэн 400 гаруй хүүхдүүдийн тэр 100 гаруй тэр төсөл дотроос тасгэд нэгээр гарч ирээд орц авчиж байгаа. Дараа нь тэр Америкийн нэгдсэн улсын Чикаго мужи, Иллинойсын ахлах сургууль дээр болсон бас олон улсын шинжлэх ухааны академи дээр манай хүүхдүүд очиж оролцохдоо хоньны годон сүүлний ашиг тус гэдэг юм судалгаа тэнд очиж Австралийн математик сайенс академиас маш өндөр үнэлгээ авч байгаа байхгүй. Тэнд Монгол хүүхдүүд яаж ондоошч харагдаж байна. Юугаараа гэхээр зэрэг өв ухаанаар ондоошоод байна. Соёлоороо биш. Энийг улам сайжруулахын тулд боловсролын байгууллагууд сургууль хүмүүжүүлэгчд юу хийвэл дэх хамгийн үр дүнтэй үргэлжтэй ажиллах болох гэж та үздэг үү? За ганцхан юм байна. Ерөөсөө Монгол өв ухаандаа тулгуурласан инновацийг яаж гаргаж ирэх вэ гэдгийг л хүүхдүүд яхна. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа тэр 5 дугаар ангиас эхсүүлэл наснаа тохирсон судалгаанууд хийх ийм судлаач арга барил сурах хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт нь энэ хүүхдүүдийг энэ Монгол өв ухаандаа тулгуурласан инновац бүтээхээр энэ судлаач арга барил суулгах багш нарыг нь хөгжүүлэхийн тулд багш нарын дунд эрдэм шинжилгээний хурлууд, сургууль хүмүүжүүлэх илтгэл, уншлагуудыг харгаж зөөнүүд. Энийг хуваалцахдаа Монгол энэ өв ухааныг яаж инновац болгож хэрэглээд байгаа юм бэ гэдэг юм руу чиглүүлсэн энэ ажлуудыг боловсролын судалгааны үндэсний хөрөлөн боловсролын ерөнхий газруудаас, боловсролын газруудаас эднийг бол тухайн орон нутгад маш өргөнөөр зохион байгуулах. Энэ чинь шинэ юм оруулж ирэх гэдэг зүйл шүү дээ. Хийдэг ажлуудынхаа тэр суурь ухааныг л энд жоохон чиглүүлчихээ л гэдэг ойлголт. Тэгэнгүүт хүүхдүүдийн дэлхийд дахины үнэт зүйлүүдийг гой хүндлээд эхэлж байгаа. Тэрийг хүлээмжшүүлж эхэлж байгаа. Би тэгвэл бас ийм онцлогтой шүү гэдгийг нэг хүүхдүүд яаж гэнэ. Хажуугаар нь гаргаж ирж тавьж чадчих. Гэхдээ бүр судалгааны үндэслэлтэй. Дэлхийд дахинд маш өндөр түвшинд маш өргөмцөөр ондооших боломж бол Монгол өв ухаан байдаг юм байна. Энийг дэлхийд дахин хүлээмжшүүлж байгаа юм байна. Тэгвэл одоо хүүхдүүдийнх нь залуучууд маань Монгол өв ухаанаар ингэж гангарч амьдраасаа гэж бодож байна. Тэгээ бүгдэнд нь сайн сайхан хүсье. За танд их баярлалаа. За гэлээ. Мандала подкастын ээлж дугаарыг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.